За ингээд ээлжид нэг юм мэрэг болох за яг ойрт бол нэг юм сарын уншлага бол хийгээгүй байгаа. Тэгээд 8 сар хичнээн гараад 10 хоног болцсон ч гэсэн бас энэ сарын уншлагыг хүлээж байгаа хүмүүстэй зориулаад бас уншлага хий гэж бодлоо. Тэгээд яг 20 хоног гэдэг бол бас урт хугацаа юм чинь бас 8 дугаар сарын уншлагыг хүлээж байгаа хүмүүс байгаа учраас тэр хүмүүстэй бас зориулаад 8 дугаар сарын ерөнхий байдлын уншлага хий гэж бодлоо. За тэгээд шууд сонголтын хөдрийг дийлгэе. За эхний сонголт болвол Идранжи, хайдранжи гэх юм. Хөө хүний хоол амар сүүцэн байна. За хоёр дахь сонголт бол Икинаки гэдэг энэ үзэр байна. За гурав дахь сонголт бол Gladolius. Ер нь бол миний уншлага дээр бол энэ Gladolius гэдэг цэцэг бол маш их гарч ирдэг. Бараг л тэр нь хууль болчиход байгаа юм. За энэ хүү сайхан 3 хүзрийг хараад за аль нэгэн сонголтыг хийгээд уншлах руугаа орцгоё. За эхний уншлага, эхний картын уншлага бол мэдээж энэ удаагийн уншлагын маань бол сэдв 8 дугаар сарын уншлага байгаа. За орж исэн ерөнхий байдлыг нь харахад бол hurtful apology гэж юм те. Тэгэхээр энэ сар бол те яг юм өөрийнхөө өмнө хийсэн алдаануудыг уучлахт те өөрийгөө хамгийн гол нь өөрийгөө болон бусдыг уучлах өөрөөсөө тэр хэрэггүй энергийг тэр өвдгөөд байгаа өөрөө ч өвдгөөд байгаа те тэр өнгөрсөнд аль хэдийнэ болоод өнгөрсөн мөртлөө одоо хүртэл таныг зовоодог тэр зүйлийг эдгэж ангах ийм сар болох нэ гэж ерөнхий хөзрөөс бол тайлбар гаргаж байна. За тэгээд илүү дэлгэрэнгүүлээд харцгаая. За ажил карьерийн хувьд ямар хөө байхаар байна вэ энэ сар? За ийм байна. За тэгвэл хайр дурлалын хувьд ямар хөө байхаар байна вэ энэ сард? За иймэрхүү үзэгд гарч ирж байна. За ерөнхий байдлаар нь ажил карьерийг харахад болохоор ажил карьерийн хувьд маш том өөрчлөлт орох магадaltaй харагдаад байна. Одоо ажлын байран дээр ажлаа солих ч гэдэм юм уу эсвэл өмнө нь хийдэг байсан зүйлээ шал өөр аргаар хийх те. Өмнө нь яг нэг аргаар хийдэг байсан зүйлээ одоо шал өөр байдлаар хийх эсвэл бүр шууд утгаараа шал өөр салбар руу орох, өмнө нь ерөөсөө оролдож үзэж байгаагүй салбар руу орох гэх мэттэй ерөнхийдөө трансформашн гэхээр ойлгомжтой айгуу тийм сүнслэг утгатай хүзэр байдаг те, сүнсний сэрэлт явагдчих магадгүй. Тэгэхээр энэ ажил хэрэг амбицийн хувьд бол өмнө нь юм те, өмнө нь хэр олон жил амьдраад хэр олон ажлыг хийж үзээд ингээд явсан энэ их нөр их туршлагаас бүр шал ондоо өмнө нь огт ерөөсөө мэдэрч байгаагүй, туршиж үзэж байгаагүй те, хурж үзэж байгаагүй оргилдоо хүрэмж гэдэг юм уу те, тийм шин эхлэлийг бол бэлэгдэж байгаа үзэр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ сард те ялангуяа энэ шин эхлэлийг бэлэгдэж байгаа энерги байгаа учраас ажлаа солихыг хүсэж исэн, өөр зүйл туршиж үзхийг хүсэж исэн бол энэ сар тэрийг эхлүүлэх нь маш тохиромжтой байж болох нэ. За тэгвэл хайр сэтгэл тал дээр энэ сард ерөнхийгөөр нь харах юм бол юу вэ? Хайр сэтгэлийн тал дээр яалтчгүй нэг тийм тэнцвэр алдагдсан харагдаад байна. Ялангуяа яг нөгөө нэг эмгтээлэг энерги алдах
За эрэгтэй хүн байгаа бол бас ийм үзэж байгаа бол яг ийм хайр сэтгэл тал дээр тий яг ийм зөөлөн тийм энэрэнгүй байдлаа алдах ч гэдэм үү тий одоо хайр сэтгэл гэдэг болвол яг бууж өгөхийн нэг хэлбэр байдаг тий нэг хүнтэй харилцаанд орно гэдэг болвол тэр хүнд бууж өгөх ер нь бол ийм эмгтээлэг эрчмийг агуулж байдаг хайр гэдэг бол тэгэхээр таны хувьд те энэ сард бол тийм эмгтээлэг эрчим их дутагдж байгаа юм зөөлөн энерги дутагдж байгаа учраас аль болох өөрийгөө тайвшруулах, тайван байлгах те ямарваа нэгэн зодон зохион хэрүүл маргаанаас маш хол байх сөрөг энергитэй хүмүүсээс өөрийгөө тусгаарлах те бүр болохгүй бол ганцаараа байж өөрийгөө тайвшруулж ангаах эдгэх ийм үе байгаад байгаа юм байна. За тэгвэл юу яа? Ажил карьер дээр дэлгэрүүлээд хэдэх үзэр татъя. За ажил карьер дээр энэ өөрчлөлт нь яг ямар өөрчлөлт байх вэ? За ийм байна. За ажил карьер дээр өөрчлөлт гарна гэжсэн. Тэгээ том өөрчлөлт гарна гэжсэн. Тэгэхээр Warrior Princess гарч ирсэн. Тэгэхээр ажил карьер дээр бол ямар тал руугаа өөрчлөгдөх вэ гэхлээр одоо илүү яг өөрийнхөө хүсэж исэн зүйлтэй зорж исэн зүйл рүүгээ алхам авч эхэлнэ. Өөрөө хүмүүсийн гар харахгүйгээр хүмүүсээс тусламж хүлээхгүйгээр тохиромжтой цаг эрхийг хүлээх тиймэрхүү тийм зогсолттой энергиэс яг одоо энэ 8 дугаар сард бол илүү урагшилсан энерги рүү орно, илүү давшилсан, илүү өөрөө бие дааж юмаа хийх, өөрөө тэгж үйлдэл гаргаж санаачлагыг гартаа авч айгуу тийм өөрөө ганцаараа ганцтай чинь ганцаардахгүй гэдэг шиг яг юм тийм ганцаараа бүгдийг нь шийдэж явах юм хурдтай юм энерги рүү шилжиж байгаа юм өөрчлөлт байгаа юм байна. За тэгээ дээрэс нь өмнө нь та хэтэрхий их ингээд мэдлэг мэдээлэл юун дээр энэ одоо фокусны хатахгүй. За өмнө нь одоо ингээд одоо яг тэр өөрчлөлтийн үе ирж байгаа гэдэг ажил карьер дээр. Тэгэхээр тэр ажил карьерийн өөрчлөлтийн үе нь яаж ирж байгаа гэхэлэр бас давхар хэтэрхий их мэдээлэл цуглуулад за ингээд болгоомжлоод энийг чи ячвал ингэж тийм болоо тэрийг чи ячвал тийм алдаа гарчвал яах бол за ийм шийдвэр гаргалаа гэхэд уртдаа яах вэ хэтэрхий их ингээд мэдээлэл цуглуулад хэтэрхий их өнцөг бүрээс нь ингээд судлаад ингээд үйлдэл хийхгүй бодоод яваад исэн бол одоо энэ энергисээ илүү гараад шууд бодгүйгээр үйлдэл хийгээд үзэх. За юу ч болдог гэсэн ямар ч гэсэн туршаад үзье гэдэг За ямар ч хэл байсан эхлүүлчих гэдэг ийм энерги рүү бол орж байгаа энэ өөрчлөлтийн үе юм байна. За тэгвэл одоо хайр сэтгэл тал дээр илүү дэлгэрүүлээд харъя. За хайр сэтгэл тал дээр бол ямархан хүмүүс бас ингээд энэ сард амьдралд нь орж ирэхээр байна те тэрийг бас давхар харна. За юм байна.
За эхлээд юу яа энэ сард орж ирэх хүмүүсийн талаар ингээд тайлбарлаад өгье. За ямар хүмүүс орж ирэхээр байна гэхэлэр ерөнхийдөө нэлийн юм галын нэрхтэй хүмүүсийн 8 дугаар сард амьдралд нь орж ирэхээр харагдчихээн. Тэгэхээр Арслан болон хоньны ордны нэрийг бол их харагдчихээн. За хоньны ордны нэрийг доошоо харж гарч ирж байгаа гэхэлэр бол заавал энэ яг ордонд харах албагүй зарим хүний нар сар мандалт нь гарч ирэх тохиолдол байдаг. Эсвэл бол энерги нь бас ингээд орд хэлбэрээр бас орж ирж болдог. Тэгэхээр энэ сард ямар хүмүүстэй уулзгаад илүү хамт байх гад байгаа вэ гэхлээр маш өөртөө итгэлтэй, олонний анхаарлын төвд байдаг тийм хүнтэй бол та их ойр дотн байхаар харагдаж байна. За тэгээ нөгөө талаасаа бол маш тийм зөрүүд яг ийм гимгүү тэгээ маш юм цайлган ер нь бол аль их цайлган хүмүүс байхаар харагдаж байна. Нилээн цайлган мөртлөө яг тийм юу гимгүү гэхдээ нэг тийм жоохон зөрүүд ийм сул тал бол байгаад байдаг. Жоохон ийм эготой тал бол ажиглагдж байна. За энэ талаар бол би илүү дэлгэрэнгүй бас тусад нь авч үзэн. За ерөнхийд нь эхлээд энэ гол цөмийн харилцаан дээрх энергиүүдийг нь харъя. За ерөнхийдөө энэ сард тий харилцаан дээр их чухал болох зүйл нь гэвэл үнэнч байдал айгүй чухал байх гэдэг. Хүнтэй тий хэрхэн яг ийм харилцаан дээр яг хэр үнэнч байх вэ? Тэр бол маш чухал байх болно. Тэгэхээр таны эргэн тойронд тий таныг хуурсан, мэхэлсэн тий танд худлаа ярьж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн хүмүүс байвал зайгаа авах нь зөв байна. За өөрийнхөө хувьд бол та тий ямар нэгэн хүнийг хуурах, ямар нэгэн хүний хойгуур нууц зүйл хийх гэдэг зүйлийг аль болох хийхгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тиймэрхүү харилцаан дээр тиймэрхүү асуудлууд үүсэх боломжтой бол харагдаж байна. За тэгээд аль болох тэг үнэнч байдлыг эрхэмлээрээ тэг харилцаан дээр тэг хэн танд илүү үнэнч байдаг, хэн танд илүү тантай илүү удаан хугацаанд ингээд яг таны талд зогссон яг хэн таныг хизээж хуурахгүй тэг тэр хүмүүстэй илүү сонгож илүү тэр хүмүүстэй илүү харилцах дөнгөж танилцж байгаа хүмүүс байх юм бол тэр хүн танд хэр их ихтгэл төрүүлж байна тий хэр итгэж болохоор хүн юм шиг байна тэр мэдрэмжэн дээрээ суурилж яг харилцаан дээр хүмүүсийг сонгох хэрэгтэй. За харилцаан дээр ороод бас явцдаа ч гэсэндээ та өөрөө бас юм үнэнч байх дээр бас анхаараарай. Шудраг байх тий. За орчид үзүр бас гарч ирсэн байна. Тэгэхээр юу байна? Энэ сард бол хайр дурлал орж ирэх магадaltaй харагдаад энэ хайр дурлал. За энэ хайр дурлал нь ямар байх вэ гэхлээр яг таны яг тэр эмгтэй хүн байвал эмгтэйлэг ингээд байдлыг чи илүү тодтогч өгөх. За эрэгтэй хүн байгаа бол эрэгтэйлэг байдлыг чинь илүү ингээд тодтогч өгөх. Яг тийм эрэгтэй эмгтэй хүмүүсийн яг тэр баланс тэнцвэрийг айгүй гоё ингэж хадгалж тэ харуулж өгөх тийм хадгалж гин тэр харилцаан дээрх юм тэнцвэртэй байдлыг илүү гоё ингээд танд одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн байлаа гэхдээ одоо ерөн сүүлийн үед бол харилцаан дээр тэ эмэгтэй нь илүү эрэгтэйлэг болоод илүү үйлдэл хийсэн, санаачлаг гаргасан тиймэрхүү энергитэй болоод байгаа. Тэгэхээр энэ сард бол энэ группийг сонгосон хүмүүс маань яг гоё юм эрэгтэй эмэгтэй хүний яг гоё юм тэнцвэртэй яг гоё юм эмэгтэй хүн ямар байх ёстой юм яаж эрхлэх ёстой эрэгтэй хүн яаж ингэ кэрлэж гоё ингэ халамжлах ёстой яг тийм гоё тэнцвэртэй харилцааг танд өгч чадхаар тийм хүнтэй уулзах бол магадлал их байна. За тэгээд харилцаан дээр болвол айгүй гоё тийм хитрхи их юм нэр хүндтэй хамааралтай биш тий одоо жишээ нь хүнтэй харилцахдаа тэр хүнийг нэр төрөөс нь болоод ч гэдэм үү олон дунд хэр ингээд яригддагаас нь ч гэдэм үү тий эсвэл бол заавал юм од гоё инфлюенсер олонний анхаарал дунд байдаг хүн гэхээс илүүтэйгээр та яг тэр хүний ингээд тогтвортой байдлыг илүү харах юм байна. Тэгэхээр энэ сард бол харилцаан дээр яалтчгүй тогтвортой үнэнч шудраг энэ байдал бол илүү зохилж байгаа учраас нийтэд нь хараад дүгнж хэлэхэд бол энэ сард яг тийм
маш урт хугацааны харилцаа үүсгэж болох үс тийм хүнтэй бол уулзрах магадлалтай болоод байна. За хүзэр бол яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тогтвортой үнэн шударга тэнцвэрийг барьсан яг тийм гоё хүнтэйг бол уулзрах нэ. Тэгэхээр тэр хүний хувьд бол яг ийм гадаад төрхтэй амбиц гадаасаа ямар харагдаг гэхээсээ илүү зүгээр л та яг тэр хүнтэйгээ уулзахаараа тэр хүнийг мэдрэх болно. Шууд цаанаасаа мэдрэмжээрээ та тэр хүнийг таньна гэсэн үг. Энэ хүнд яг ийм итгэж болохоор юм шиг байна. Ямар гоё юм эрэгтэйлэг эсвэл ямар гоё юм эмэгтэйлэг хүн бэ гэдэг яг тийм таталцлаар энэ хүнтэй таталцаж уулзрахаараа за тэр хүн нь бол маш юм олонний анхаарал дунд байдаг. Маш амбицтай, маш гал халуун ийм хүн байх нь байна. За тэгвэл яг ийм гал халуун амбицтай хүнийх нь яг юм гадаад төрх нь ямар хүн байх вэ гэдгийг нь бол жоохон тодруулж харъя. За гаднах төрхөөрөө бол ерөнхийдөө ийм байна. Эхлээд танилцаад эхлээд харахад бол маш юм хаалттай, айгүй тийм болгоомжуулдаг, аль болох хүмүүсээс айгүй юм өөрийгөө хамгаалдаг. За тэгээд ямар нэгэн үйлдэл огт гаргадаггүй. Ер нь бол хүний хүлээдэг, их ажигладаг, тийм энергитэй. Тэгээд яг царай төрхийнхөө хувьд бол илүү гоё юм бор илүү юм нар гэсэн одоо нөгөө нэг нарны Д витамин байнга авдаг хүн чинь айгүй тийм гэрэлтсэн тийм царайтай байдаг та яг юм жоохон бордоо. Тэгээ дээрээс нь яг гоё юм нарны гэрэл айгүй ингээд өөрлөгөө нарны гэрэл байнга ингэж авдаг тийм магадгүй байгальд их гардаг. Дасгал хөдөлгөөн их хийдэг, гадуур их алхдаг. Тэгээ өглөөгөр ялангуяа өглөөний нарыг их сайн авдаг. Тийм эрүүл мэндтэй анхаардаг хүн байх магадaltaй. Дээрээс нь маш юм бусдад айгүй юм их сэтгэл гаргадаг учраас ерөнхийдөө харахад нэлээд юм нүдэнд дулаахан тийм бор хүн гэдэг тийм амар царайлаг бол биш. Гэхдээ нэг тийм нүдэнд дулаахан нэг тийм харахад л нэг татагдгаар яг юм дулаахан илүү яг юм дулаахан царайтай юм хүн байна гэж бол харагдаж байна. За тэгээд харилцаа тал дээр бол ингээд иймэрхүү байна. За тэгэд энэ сард ер нь бол өгөх зөвлөгөө байвал харъя. За энэ сард ямар зөвлөгөө хэрэгтэй байна вэ? Сахиусудаас нэрж байгаа мессежийг харъя. Онгазины. Окей. За. За зөвлөгөөнүүдийг харахад болохоор ийм байна. За энэ сар бол амрах цаг биш шүү. Ингээд зүгээр хөвтөдтэй ингээд чилрээд эсвэл бол альва нэгэн зүйлээс өөрөө зүхтаагаад ингээд өөрийгөө амраагаад хойш суугаад тохиромжтой цагийг хүлээгээд ингээд болгоомжлох үе биш шүү. Шууд ингээд үйлдэл хийгээд бүх юмыг гартаа аваад хиймээр байсан бүх зүйлүүдэд оролдож үзэх юм уу юм шүү. За тэгээд хүсэлтэй зугаац ингээл яг тэр хүсэл шуналаас үүдэлтэй гоё амттай хоол идэх дуртай хүн тэрэндээ хэд их ингээд онтоод тэрэндээ хэд их санхүүгээ ингээд одоо ингээд санхүүгийн асуудалд ордог ч юм уу эсвэл бол яас нөхөдтэйгээ уулзах гарч орох дуртай хүн бол хэтэрхий тэгж гарч орсноос олоод өөрийнхөө яг тэр цаг хугацааг алддаг ч юм уу ямар нэгэн байдлаар хүсэл шунлын үүдэлтэй хэрвээ хэн нэгэнд хайртай боллоо гэхэд хэтэрхий тэр хүндээ автснараа өөрийнхөө зүрх сэтгэлийг шархлуулдаг ч юм уу ямар нэгэн байдлаар хүсэл шунлын үүдэлтэй зүйлээс болгоомжлоорой аль болох
хүслээ дарах гэж хичээгээрээ. Тэг хүслээс илүүтэйгээр өөрөө чинь зориг, өөрөө чинь яг тэр одоо шунлаас үүдэлтэй хүсэл гэдэг бол шал өөр зүйл байдаг те. Тэгэхээр өөрийн чи яг тэр дотоод хүүхдээс чинь улбаатай яг тэр дотоод яг өөрөө чин хүсэл гэдэг бол яг ямар байдаг вэ гэхлээр илүү яг юм өөрөө чинь илүү гой хүн болохын тулд илүү яг маргааш өнөөдрийнхоос илүү сайн хүн байхын тулд ч гэдэг юм уу те. Яг энэ хэсэг хугацааны дараа эргээд харахад илүү мундаг хүн өөрөөрөө бахархмаар те өөрөөрөө ингээд яхаар өөрийгөө магтахаар те өөрийгөө чадсан гэд ингээд эргээд харахад ингээд харахаар тийм зүйлтэй эсвэл бол яг ямар нэгэн тийм шалтгаан нөхцлөөс тусдаа тийм хүсэл бол яг чин хүсэл байдаг байгаа. Одоо жишээ нь зүгээр л наранд гараад суух, эсвэл бол гоё дасгал хийх, эсвэл өөрийнхөө яг юм сурахыг хүсэж байгаа зүйлийг сурах, бүтээх тийм хүний яг ингээ эрчим энерги бол яг ялгаа нэгэн зүйлийг бүтээж явахдаа яг тэгж айгуу гоё тэлж ингэж сэрэлт явагдаж ингэж яадаг байгаа. Тэгэхээр тэр бол хүнд яг жинхэнэ аз жаргалыг өгдөг. Тэр бол яг хүний чин хүсэл байдаг байгаа. Тэгэхээр яг тийм хуурамч допамин ялгаруулдаг тийм шунлаас үүдэлтэй хүслээс болгоомжтой байгаарэ гэсэн ийм зөвлөгөө бол гарч ирж байна. Тэгэхээр энэ сард бол шоу цэнгийн хит их шоу цэнгийн давтаж ядархаасаас болгоомжлоорой. Тэгээд тэрхээ ямар нэгэн зүйлд донтох хамааралтай болох тэгэхээс бол бас жоохон болгоомжтой яг ингээд давс хожрын тааруулаад явах хэрэгтэй байна. За тэгээд альва нэгэн те сорилт даваа те өөрөө чинь сорьсон зүйлүүд эрэхтэй зориг шаардсан зүйл гарч ирэхэд битгий айгаараа. Энэ орчлон ертөнц бол таныг яг ингээд ивэдэг юм шүү. Орчлон ертөнц бол таныг хамгаалдаг. Та бол ямар ч аюулгүй гэдэгт итгээрэй. Бүх зүйл бол ингээд хангалуун байгаа шүү. Тийм болохоор ямар ч айдасгүйгээр аливаа нэгэн үйлдэлийг гаргаад аль болох ингээд хийхийг хүссэн зүйлүүдэд туршаад үзээд яваад байгаарэ. Тэгээд шунлаас үүдэлтэй тийм хүслээс болгоомжлоорой гэсэн иймэрхүү зөвлөгөөнүүд гараад тэгээд энэ удаагийн уншлага маань өндөрлөж байна. За комент хэсэгт те энэ үе бол миний эдгээлтийн үе байх болно. Эдгэрэлтийн үе байх болно. Ингэснээрээ би маш хурдан амжилтанд хүрч чаднаа гэд гоё affirmation илгээгээрээ. Тэгээд дээрэс нь хайр сэтгэл тал дээр ингээд affirmation өгмөр байгаа энэ группийг сонгосон хүмүүс байвал мэдээж энэ сард би урт хугацааны харилцаанд орох хүнтэйгээ би уулзрах болно гэд гоё өөртөө affirmation бичээд үлдээгээрээ. За тэгээд мэдээж хувийн уншлага бол би хийж байгаа. Хувийн уншлага бол нэг асуултанд 40,000, хоёр асуултанд 70,000, гурван асуултанд 100,000 гэж байгаа. Бүх сэдвээр тэгээд хувийн уншлага асуугаад байдаг хүмүүс маань бол үнийн талаар мэдээллийг бол би ингээд өгөөд байдгийн угаасаа өгөөл эдийн. Тэгээд уншлага авахыг хүсэж байгаа хүмүүс байвал Facebook болон Instagram-аар холбоо барьж болно. Би тэгээд description хэсэгт бас дээрээс нь комент хэсэгт болол бичээд үлдээдэг байгаа. За ингээд энэ удаагийн маань уншлагыг сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. За ингээд 2 дугаар групп буюу Экинакия сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлэе. За тэгээд уншлагатаа тавтай морил. За ингээд ерөнхийдөө товчхон ерөнхий энергийг нь харъя. За ажил карьер дээр за харилцаа холбоо дээр Лупон. За ингээ ерөнхий цөм энергийг нь харахад болохоор ажил карьер дээр те аль болох амралтын үе биш. Энэ сар бол маш юм завгүй байх үе юм шиг байна. За дээрэс нь хүн амьтанд туслах шаардлага их гарч магадгүй ажил карьер дээр тэгснээрээ те яг тийм та нэг юм баатарч юм шиг өөрийгөө мэдрэхтэй хүмүүс таныг баатар шиг ингэж гоё үнэлж харах ийм үе ирж байна. За тэгээд таны бол энэ сар бол бас
ажил карьер дээр нэлээ хийх юм их байгаа. Тэгээ айгүй олон зүйлүүдийн лист хийх юмныхаа листийг гаргацсан. Тэгээ тэднийгээ ингээд яаж алинаас нь төрүүлж эхлэх вэ гэдэг айгүй олон юмны хойно ороод тий ингээд цаг хугацаа танд айгүй тийм өдрөө 24 цаг багтана гэдэг шиг тий юмнууд амжихгүй байгаа юм шиг санагдах ийм үе байх нэ. Тэгэхээр энэ үед болвол айгүй тийм гал энергитэй юм сар болж байгаа болохоор энэ сар хий гэж батсан зүйлүүдээ бүгдийг нь ингээд хийвэл бас танд ийм айгүй энерги өндөртэй айгүй одоо амархан ядраад ах гэхээс илүүтэйгээр юм хийх тусам улам та ингээд ирч хүч урам зориг ороод ингээд явах юм гоё гал энергитэй сар болж байгаа юм байна ажил карьер дээр. За хайр сэтгэл тал дээр болвол лупон за ингүүр гэдэг үзэр маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэ сард бол таныг итгэлийг дах хүмүүс маш их байх сар байх нэ. Тэгэхээр мэдээж хүмүүс тал дээр бол азтай байхаар байна. Айгүй юм итгэлтэй хүмүүстэй хамт байна. Хэрвээ тийм итгэлт хүмүүс таны эргэн тойрон байдаггүй бол тийм хүмүүстэй танилцах нэ. За тэгээд энэ сард яг тийм хүний аз ихтэй хүн гой хөвгүүсээр хүрээлүүл хээ сар учраас аль болох ганцаараа байх гэхээсээ илүүтэйгээр тэг хүмүүстэй харилцаа холбоод сайн тогтоогоо тэг хүмүүстэй хамтарч ажиллаад аливаа нэгэн зүйлийг ингээд ганцаараа шийдэхээс хүнээс зөвлөгөө авах, хүнтэй ярилцах, хүнд туслах тэг юм хүнтэй холбогдох юм олуулаа бужигнсан ийм энергитэй юм сар болж байгаа юм байна гэж бол харж байна. За гээд илүү дэлгэрэнгүй наривчилж харъя. За наривчил дэлгэрэнгүй харахад болохоор юу яа. Ажил карьер дээр эхлээд дэлгэрүүлж харъя. За За ажил карьер дээр юм байна. За яг ийм гал эрчимтэй те ийм хийх ёстой ингээд айгуу тийм завгүй байх юм сар боловч яг энэ сар харин яах ёстой вэ ажил карьер дээр гэхлээр болвол энэ завгүй үедээ те аль болох та сүнслэг зүйл дээр айгуу тийм цаг хугацааг аль болох гаргах гэж хичээх хэрэгтэй гэсэн ийм мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр энэ сард болвол та манифест хийхэд айгуу зөв сар байгаад байна. Одоо тэр хичнээн завгүй байгаад хичнээн олон ингээд юм хийх юм байсан ч гэсэн тэгэх тусмаа завгүй байх тусам илүү өөртөө амрахтэй юуч бодохгүй суух, юуч бодохгүй зөвхөн нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд манифест хийх ийм цагийг өөртөө гаргах хэрэгтэй. За энэ үеэр болвол өөрөө чинь яг ийм энергийн түвшинтэй сүнслэг ийм энергийн түвшин ялангуяа ажил карьер амбиц тал дээр өөрийнхөө потенциалыг нээж чадах үс ийм энерги өндөр байх үе учраас аль болох энэ үеэр те манифест маш сайн хийх хэрэгтэй. Өөрийнхөө дурлаж мөрөөддөг зүйлүүдийг ингээ боддоор зураг болгож хэвлээд нүдэндээ байнга харах, өөрийнхөө далд тухамсартай илүү сайн ажиллах ийм сар байх нэ. За тэгээд энэ сар бол яг ийм завгүй тийм гал энергитэй сар байх боловч таныг харин ийм завгүй байх тусмаа харин ч маш сайн бодох хэрэгтэй, маш сайн зогсож авах хэрэгтэй. Өөрөө илүү ингээд юмсыг холоос нь илүү том тойргоор те яг ийм хараагаад тэлж ингэж юу яах хэрэгтэй ийм сар байгаад байна. Тэгэхээр шууд аливаа одоо ингээд ийм хүн ийм завгүй байгаад хахаар яагаад гэдэг вэ гэхлээр тэ хийх юм олонтой ийм гал эрчимтэй энергитэй ийм байгаад хахаар хүн яадаг вэ гэхлээр хийж байгаа юмдаа түүртэд ингээд өдөр хоног маш хурд урсаад өнгөрчих тийм тохиолдол байдаг. Тэгэхээр харин таныг энэ сард харин ч бүр зогсоц аваад албаар зогсоц аваад өөрийнхөө яг тэр мөрөөдөж байгаа хүсэж байгаа зүйл дээр илүү фокуслээд илүү тал тухамсартайгаа ажиллах тэгээд дахиад зогсоц аваад ингээд төлөвлөгөө гаргах. За хүш энэ чинь ингээд ийм их юм хийх юм байна. Гэтэ за байж байгаарэ. Чи юу лээ? Би чинь заавал одоо яг энийг хийх ёстой байлоо. Яг одоо
5 ажил байлаа гэж бодоход тэр 5 ажил дундаас яг 3 нь үнэхээр яг хэрэгцээтэй ажил муу юм уу? Үнэхээр миний амьдралын зорилготой нийцэж байгаа мó үгүй мó? Би нэг хийсэн ч хийхгүй байсан ч яг ялгаагүй байх юм бол тэрийг ингээд хаяад яг гол зүйл рүүгээ илүү төвлөрөхтэй, илүү яг юм томоор сэтгэх ойрын 5 жилийн төлөвлөгөөгөө гаргах ч гэдэг юм уу те. Яг ингээд таны амьдрах яг энэ амьдралд яг юм хүн болж төрсэн зорилго чинь юу юм бэ? Яг үнэхээр яг ингээд чин хүсэл чинь юу юм те. Тэрлүүгээ илүү ингээд фокуслаад илүү яг юм өөрийнхөө зөв тийш нь илүү том зүйл рүү, илүү том мөрөөдөж, илүү том зүйл рүү өөрийгөө ингэж эргүүлж те яг юм гол зүйл рүүгээ төвлөрөх, илүү юмсыг томоор нь ингэж харах ийм үе бол ирж байгаа юм байна. За тэгвэл юу яа? Хүн хоорондын харилцаа те хайр дурлал дээр ямар хөө байх нь вэ гэдгийг нь бол харнаа. За хүн хоорондын харилцаан дээр Лупон гарч ирсэн те. Гүр за ихтгэлт хүмүүс байна. За тэр ихтгэлт хүмүүсийнх нь орд энергийг нь бол харъя. За хумхын ордны энерги орж ирж байна. За чинлүүр доош гарч ирж байна. За хоёр төрлийн энерги. За cause and effect. Окей. За ингээд энэ сард таны уулзах учрыг хойр дотнд байх хүмүүсийнх нь энерги дээр болохоор хумхын ордны энерги, за тэгээд жинлүүрийн ордны энерги доош харж ирж байна. Тэгэхээр хумхын ордны энерги ямар хөө байдаг вэ гэхээр ерөнхийдөө бол найз нөхөд тал дээр илүү энэ энерги орж ирэх магадaltaй байдаг. Бас хайр дурлал дээр ч гэсэн бас байж болно. Гэхдээ ерөнхийдөө маш тийм ухаалаг оюунлаг хүмүүс бол байхаар энэ. За орд нь бол заавал таархалгүй зүгээр энэ сард учрах хүмүүсийнх нь угаасаа одоо байгаа ерөнхий энерги нь бас гарч ирж болдог. Эсвэл бол нар сар мандалтууд нь гарч ирж болдгоо. Тийм болохоор ерөнхийдөө ингээд айгуу тийм оюунлаг хүмүүс бол байхаар харагдаж байна. Тэ илүү ийм агаар энерги гарч ирж байгаа болохоор маш тийм эрх чөлөөтэй хөнгөн тийм юм хөгжилтэй юм найс нөхдийн энерги бол их орж ирж байна. Тэгэхээр Libra жинлүүрийн энерги, жинлүүрийн ордны энерги доош харж гарч ирэхээр яадаг вэ гэхээр сонголт хийж чаддгүй тийм айгуу тийм удаан боддог. Альва нэгэн зүйлийг ингээд шийдэхдээ жоохон удаан. Аль болох нөгөө нэг хүмүүсийн одоо сонголт хүмүүсийн шийдвэрийг ингэж аялдан дагсаар хагаад яг өөрөө яг юу хүсдэг, өөрөө яг ямар байгаа, яг өөрөөх нь яг юм бусдаас онцгойх хувь чанар нь ямар юм гэдгийг нь жоохон мартаад байдаг ийм төрлийн хүмүүс байдаг. За хумхын ордны энерги бол маш тийм хөнгөн, тэгээд маш юм оюундаг тий. Бусдаас маш юм өөрөөр сэтгэдэг, тэгээд тийм хөгжилтэй, маш хөнгөн хөгжилтэй юм энергиуд бол орж ирж байна. За тэгээд энэ сард бол шинэ хүнтэй танилцах магадлал маш өндөр байгаа тийм. Тийм болохоор аль болох юм анхны сэтгэлээ маш зөв үлдээх хэрэгтэй. Тийм болохоор анхны сэтгэл их чухал гэж гарч ирж байгаа болохоор ерөнхийдөө цоо шинэ хүнтэй танилцах ийм энергитэй. Тэгээд гоо сайхан дээр илүү сайн анхаарад өгвөл зүгээр байна. Тэгэхгүй энэ сартаа ингээд хэтэрхий завгүй явснаас болоод өөрийнхөө тэр гадаад үзэмж тэг хүмүүс танилцахад анхны сэтгэлээ яаж үлдээх вэ? Энэ дээр бол жоохон алдаа гаргаж магадгүй учраас хичнээн завгүй байсан ч гэсэн нэг юм нүрэндээ маск тавиад унтах ч гэдэг юм уу тий. Аль болох өөртөө юм арчилгаа айгу тордлого айгу сайн хийх хэрэгтэй. Ийм сар биш үү. За энэ сард тий аль болох шинэ
Тэгээд гэртээ байгаад байж бас болохгүй. Энэ шинэ хүмүүстэй уулзах танилцах ийм энергитэй сар байх учраас аль болох бас ингээд гарч ороод тэг хүмүүстэй танилцаад олон хүмүүс донд божигнаад тэг хүмүүстэй одоо сошиалэр ч гэсэндээ танилцахтаа бас ингээ хүн юм бичүүл айгуу гоё нээлттэй хандаад ингээд явбал зүгээр ээ. За тэг хайр сэтгэл харилцаа холбоо дээр бол яг өөртөөгөө маш юм ижилхэн хүнтэй уулзах магадлал их өндөр байна. Twin flame-тэйгээ таарах те өөртөө маш юм төстэй өөрийн чинь яг юм энергийг яг рефлект хийж байгаа хүнтэй ингээд уулзах магадлал маш өндөр байна. Юм толны тусгал болно гэдэг шиг те яг одоо та яг ямар энергитэй яг тэр хүнтэйгээ маш хурдан ингээд учирч танилцах юм юу байгаа учраас энэ сард те өөрийнхөө гоо сайхан өөрийнхөө яг тэр сүнслэг хөгжилтэй талд ухамсартайгаа ажиллах яг өөрийгөө илүү гоё та дээшлүүлэх илүү ингээд өөрийгөө хөгжүүлэх өөрийгөө илүү өндөр түвшинд дараагийн түвшинд гаргахын зүйл дээр сайн анхаарч чадах юм бол яг тэр өндөр түвшинтэйгээ дүүцгөөц хүнийг бас өөрлөгөө ингээд татаж уулзах юм байна. Тийм болохоор өөр дээрээ сайн анхаарах нь байна. За за тэгвэл энэ хоёртой энэ уулзах жаа хүмүүсийн бас гадаад үзмжийг нь харъя. За гадаад үзмжийн хувьд бол маш юм өвөрмөц царайтай хүмүүс байхаар бол харагдаад энэ жоохон хүүтэн царайтай байх магадaltaй. За тэгээд айгүй тийм эмпати өндөртэй айгүй тийм маш юм хүний анхаарал татгууц царайтай айгүй тийм маш юм царайлаг тийм за хит царайлаг биш юмаа гэхэд арай жоох юм өвөрмөц царайтай хүний анхаарал татгууц юм царайтай хүмүүс гэж бол харагдаж байна. Тэгээд анх ингээд харахад жоох юм хитрхи өөртөө ихтэй ч юм хитрхи ингээд ойртоход эвгүй юм шиг юм маш юм гой хувцалдаг юм содон юм хүмүүс байгаа. Гэхдээ яг уулзаад үзэхээр аюу тийм эмпати өндөртэй тийм хүний өмнөөс уйлж чаддаг, хүний өмнөөс яг ингээд зовлонгийг мэдэрч чаддаг ч гэдэг юм уу тийм хүмүүстэй бол очихаар харагдаж байна. За тэгвэл энэ нь ингээд яг хайр сэтгэлийн тал дээр яг ямар хөө байх юм бэ? Хайр сэтгэлийн тал дээр яг энэ хүмүүсний хайр сэтгэлийн тал дээр гарч ирэх хүмүүс өө. Хайр сэтгэл дээр очих хүмүүс нь яг энэ хумхолон жинлүүрийн ордны энергитэй хүмүүс өө гэсэн чинь үгүй гэж байна. Тэгэхээр энэ бол найс нөхдийн энерги бол гарч ирсэн байна. За тэгвэл энэ шинээр хүнтэй танилцах те энэ энерги нь бас яг ямар энерги вэ? Бас яг хайр сэтгэл тал дээр энерги мөн үү гэсэн чинь бас үгүй гэж байна. Тэгэхээр энэ сар дээр бол яг тийм найс нөхдөй холбоо болвол маш их байхаар харагдаж байна. За тэгвэл хайр за ингээд хүнтэй шинээр танилцаад хайр сэтгэл бий болгомоор байгаа хүмүүсийн хувьд бол хайр сэтгэл тал дээр нь ямар энергитэй хүн гарч ирэх юм бэ? Тэрийг нь бол харъя. За хилэнцэн ордны энерги. За энэ бол яг мөн байна. Яг энэ бол яг мөн байна. За энэ те яг айгуу тийм өвөрмөц содон төрхтэй тэгээд ингээд хүн харахад айгуу хүүтэн царайтай айгуу тийм юм шиг мөртлөө айгуу сэтгэл сайтай. Энэ бол яг юм хилэнцэн ордны энерги мөн байна. Тэгэхээр хилэнцэн ордны энерги гэхлээр ялтчгүй маш юм царай сайтай бусдыг ингээд татах чадвар маш өндөртэй. Тэгтээ нэг амар юм олон хүмүүс ингээд зүгээр гаднах төрхөөр хүмүүсийн анхаарлыг татдаг боловч өөрөө яг ингээд олонний дунд маш их юм ярихтэй өөрөө яриаг эхлүүлэхтэй хүмүүстээр очиж ингэж айгу олон хүмүүстэй найзууд байх гэхээс илүүтэй маш юм цөөхөн хүмүүстэй найзалдаг цөөхөн жижигхэн хүрээлэлтэй тэгээ хүнд бол нэг юм итгэх нь айгу тийм баг хүнд итгэхтэй айгу удаан тийм болгоомжтой маш юм нууцлаг ийм халтахад айгу хэцүү ийм хүмүүс байгаа. За тэгэхээр хайр сэтгэл тал дээр бол ийм хүнтэй уулзах магадлалтай байна. За тэгвэл энэ хайр сэтгэл дээр энэ хүн ямар хүн байх юм бэ? Энэ хүнтэй нэг харилцаа ямар байх вэ гэдгийг нэг хальт харъя. За тэгсэн чинь яг л хилэнцэн ордны энерги бас л гарч ирлээ. Тэгэхээр хайр сэтгэл тал дээр энэ уулзах хүн нь болохоор
маш юм гүн гүнзгий хүн юм байна. Гаднаасаа гарч байгаа ийм номыг хавцаар дүгнж болохгүй гэдэг шиг энэ хүнийг гаднаасаа ямар харагдаж байна тэрүүгээр нь дүгнэх хэрэггүй. Маш ийм багаар болгоомжтойгоор ингээ гүн рүү н орох хэрэгтэй. Тэгээ энэ хүний хэлж байгаа үгний цаад утга санааг нь ойлгох гэж хичээх хэрэгтэй. Энэ хүн бол маш ийм том дотоод ертөнцтэй ийм хүн байх юм байна. За ийм хүнтэй танилцах нь байна. За энэ хөнгөн энергитэй хүмүүс бол таны найз нөхөд бол байхаар харагдаж байна. Тэгэхээр ямар хүрээллийг бий болгох нь бас танаас шалтгааллах нь байна. За тэгээд энэ сард бол шинээр хүмүүстэй танилцах боломж их өндөр байх учраас гоо сайхан дээр анхаарах нь байна. За тэгээд хайр сэтгэл тал дээр бол ийм хүнтэй бол уулзрах нэ. За тэгээд энэ хүнтэй яаж харьцуул зүгээр вэ? Цаашдаа яавал дээр байна вэ? Энэ харилцаа хэр удаа үргэлжлэх вэ ч гэдэг юм уу? Тэ хизээ яг уулзах гэдэг юм асуултууд нэмэлтээр асуух эсвэл бас хувийн онцлог авч болно. Хувийн онцлогыг болвол миний хаяг руу тэ Facebook болон Instagram хаяг руу холбогдоод авч болно. За тэгвэл одоо энэ сар тэ сахиусуудаас нөгөх зөвлөгөөг нь харъя. За энэ сард өгөх сахиусуудын зөвлөгөө гэхэд болохоор энэ сард бол та тий хичнээн завгүй байсан ч гэсэндээ тэгээ өөрөө бас ингээд зогсоц аваад юмсыг харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг энэ дээр бас давхар зөвлөж бол бас ижилхэн гарч ирж байна. Тэгээ таныг хит их ингээд юмд хийж байгаа юмдаа автаад хит их ингээд өдөр хоногийг тий завгүй байгаад өнгөрөөж болохгүй шүү. Аль болох бас ингээд зогсоц аваад амралт аваад ингээд аливаа нь яг юм тохиромжтой нөхцөл байдлыг хүлээгээд тий төлөвлөөд илүү ингээд бодох тий илүү юмсыг холоос ингээд харах ялангуяа иймэрхүү зүйл дээр тий байгальд гараад ингээд одоо уулын орой дээр гараад тий за би одоо яах вүлээ ингээд төлөвлөөд юмаа бодоход бол маш тийм тохиромжтой байдаг. Тэгэхээр ингээд өөрийнхөө оюун бодлыг айгуу гоё цэвэрлэж зогсоц авах юм тохиромжтой үе шүү. За тэгээд таныг тий хит их юм хатуун ширүүн байх хэрэггүй. Амьдралд тий яг юм өөрийгөө ингээд хүчлээлтэй за би заавал мөнгө олох ёстой. Би заавал энэ сард ингэх ёстой, тэгэх ёстой. Би заавал хүмүүст таалагдах ёстой. Би өөрөө заавал мундаг байх ёстой. Би бүгдийг ганцаараа чадах ёстой гэдэг юм. Өөрийгөө ингэж шахаж, өөрийгөө ингэж хүчилж тэгээ бусдад бас ингэ хатуу хандах хэрэггүй шүү. Аль болох гоё юм зөөлөн хандаад альва зүйлийг байгаагаар нь хүлээж аваад тэг ингээд гоё юм яг юм урсгалын дагуу урсах гэдэг шиг тий ингээд өөрийнхөө сэтгэл санааг аль болох хамгаалан тайван байлгах хэрэгтэй шүү. За тэхийн тулд бас ингээ эрүүл мэндэд сайн анхаараарай тий. Гоо сайхандаа бас анхааруул зүгээр гэжээсээ эрүүл мэнд бол яг гоо сайхан гэдэг бол хүний эрүүл мэнд байдаг. Тэгэхээр хүн эрүүл байвал хамгийн гоё үзэсгэлэнтэй байдлаар өөрийгөө харуулдаг байгаа. Тэгэхээр эрүүл мэндэд сайн анхаараарай. Витамин бас сайн авч уугаарай гэж байна. Тасал хөдөлгөөн сайн гэрээ. За дээрэс нь энэ сард болвол тэгээ таныг нөгөө манифест хийхэд аягүй тохиромжтой сар гэжсэн. Тэгэхээр таны зүүн сайван маш өндөр байх сар юм байна. Тэгэхээр энэ үеэр таталцлын хуулийг ашиглаад тэгээ өөрийнхөө хүссэн зүйлийг өөрлөгөө татаад өөрийнхөө энергийг өндөрсгөөд ингээд гоё хүмүүстэй танилцах ийм гоё сар байх нэ. За ингээд энэ удаагийн маань уншлагын нүрээд өндөрлж гин. За тэгээд манифестийн affirmation гоё доор бичиж үлдээхийг хүсэж байгаа хүмүүс байвал энэ группийг сонгосон хүмүүс маань за миний энергийн түвшин энэ сар өндөр байх болно. Би энэ сар хүссэн бүхний өөрлөгөө татах болно. Энэ сар би хамгийн гоё хүнтэй танилцах болно гэд ингээд гоё
аффирмейшнуудыг үлдээгээрээ тий аль таалагдж байгаа бичээд үлдээгээрээ. За тэгээд хувийн уншлага маань бол нэг асуултанд 40,000, хоёр асуултанд 70,000, гурван асуултанд 100,000 гэж байгаа. За миний Instagram болон Facebook хаягаар холбогдоод уншлагаа авч болно. Тэгээд энэ одоо ингээд шинээр одоо надаас уншлага аваагүй авч үзэж байгаагүй хүмүүс байх юм бол банк чатаар ингээ асуугаад байдаг хүмүүст тэгээ ерөнхийдөө үнийн дүнгээ би ингээд бичлэг дээр хэлээд явбал амар юм шиг санагддаг. Тэгэхгүй нэг чат бичээрэй гэл тэр хүн хизээ ингээл чат бичээд би тэр хизээ хариу өгөх ингээд сунжраад байх бас би жоохон дургуй тийм болохоор ингээд мэдээлэл өгөөд явж байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Та бүхэндээ баярлалаа. За дараагийн маань 3 дахь хамгийн сүүлийн группийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлэе. За тэгээд уншлагтаа тавтан морил. За ерөнхий энергийг нь эхлээд товчхон харъя. За ажил карьер дээр за хүн хоорондын харилцаан дээр. За ажил карьер дээр болвол юу байна? Жоох юм эмгтээлэгтэй эмгтэй хүмүүсийн одоо эмгтэй хүний юм юмны нарийн ширээ арга ивийг олдог. Тийм зан гэхээс илүүтэйгээр шууд гээд логик сэтгэлгээгээр шууд мэдээлэл суурьтай дээрээс нь ингээд туршлагаар илүү яг юм альфа энергиэр илүү яг юм гадаа гарч ир гэдэг шигтэй шууд ингээд юм ажил хэрэг болгоод ингээд альва зүйлээ хийгээд явах ийм энерги бол илүү зөнхөлж байгаа юм байна. Тэгэхээр энэ сард бол та аль болох юмсыг за энийг ингэчүүл яах бол тэрийг яах бол ингэчүүл ингэх юм уу. За ингээд нэг аргалчт юм уу гэж яхаар шууд ингээд дайрж ороод шууд хийгээд явчих. Энийг би чадна штэ чадалгүй яад ингээл би чадхаас өөр яад ингээл шууд ингээд агүй аль болох бас юм тархиараа яг юм толгоогоор ингэж бодож юм үйлдэлүүдийг хийгээд явбал бол зүгээр харагдаж байна. Илүү эргэтэлэг энергиэр илүү ингээд юмыг ингээд хүлээх арга ивийг олох гэхээс илүүтэйгээр шууд дайрж ороод хийгээд явах логик сэтгэлгээгээр юмсыг бодох ажил хэрэгч ийм энерги бол илүү тохиромжтой харагдаж байна. За хайр сэтгэл харилцаан дээр бол имрам гэж үзэр маань гарч ирсэн учраас энэ хайр сэтгэл харилцаа дээр бол угаасаа ингээд таны хувьд нэг юм асуудалгүй сар бол байх гэдэг тий. Та магадгүй энэ сард ирээдүйд одоо жишээ нэг хүнтэй танилцлаа, нэг хүнтэй найзууд байлаа гэж бодоход ирээдүйд энэ хүнтэй ингээд хамт байгаа ч үгүй ч эсвэл хэр удаа бас мэдэхгүй эрсдэлтэй тийм биш зүгээр л ингээд энэ хүн угаасаа л миний хажууд байж байна дөө. Энэ харилцаа бол угаасаа хизээч ингээд юу ч болж исэн ингээд нурахгүй. Энэ бол юм бат бүх харилцаа юмаа гэсэн гоё юм итгэлтэй энэ харилцаа. Ер нь бол харилцаа хүн хоорондын харилцаа тал дээр бол та маш гоё юм ирээдүйдээ итгэлтэй юм зоригтой ямар ч юм айдасгүй айгүй гоё юм сарууд болохоор харагдчихээн. За ингээ ерөнхий энерги нь бол ийм байгаа бол илүү наривчлаад харъя. За санхүүг нь ажил төрөл мөнгө санхүү карьер тал дээр илүү гоё наривчлаад харъя. За За ийм байна. За ажил төрөл карьер тал дээр болвол юу юм байна? Өөрийнхөө одоо нөгөө нэг эргэтэлэг чанарыг илүү гаргаж иж илүү юмсыг логик сэтгэлгээр шийдэх ийм сар байгаа бол бас давхар өөрийнхөө яг тийм хүсэл шуналлыг айгуу дарах хэрэгтэй ийм сар болж байгаа. Хүсэл шунлаа дарж яг юм шоу цэнгийн, зугаа цэнгэл эсвэл бол яг та өөрөө юунд илүү ингээд донтдیں۔ Юу илүү таны
хүслийг ингээд яагаад гэдэг өдөө өгөөд байдаг те. Яг тэр зүйлээсээ илүү жоохон ингээд ангижраад илүү тэрнийхээ балансыг олоод өөрийнхөө хөгжил дээр анхаарахсаар бол байхаар харагдаж байна. Тэгэхээр ажил төрөл амбиц тал дээрээ та амжилттай байхыг хүсэж байгаа бол ер нь бол өөрийгөө хөгжүүлэх, сурах тэр зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй. Өөрийгөө сурмаар байгаа зүйлээ сурж эхлэх, тэгээ өөрийгөө хөгжүүлэх, дараагийн шатанд оруулах, аливаа нэг зүйл дээр илүү мэрэгших ийм энергитэй сар байх нэ. Тэгэхээр энэ сар бол бас жоохон сахилга баттай байх хэрэгтэй. Хэд их зугаа цэнгэл хөөх хэрэггүй, хэд их ингээд за зөвхөн энэ нь бол зугаа цэнгэл дээр байх албагүй тий. Яг ингээд хоолнд донтдог хүн байгаа бол тэрийг арай жоохон танаад тий яг ингээд огт байхгүй болгох биш, яг ингээд балансыг олох. За нэг 7 хоногт нэг удаа буруу хооллох ч гэдэм үү те. За шоудах дуртай хүн байвал за ядаж нэг 7 хоногт нэг удаа шоудах ч гэдэм үү. Арай ингээд хугацааг нь багасгаад илүү яг энэ өөрийнхөө хөгжил суралцах, хөгжих энэ зүйл дээр илүү ингээд цаг хугацаа гаргаарай гэсэн иймэрхүү гаргах хэрэгтэй ийм гоё сар болж байгаа юм байна. За тэгэхээр та бүхэндээ ингээд ажил карьер дээр нь те сурах юун дээр нь бас амжилт хүсье. Тэгээ та хэд маань бол хүн болвол яг юм хүсэл шунлаа дараад ирэхлээр угаасаа цаанаас нь яг тийм нөгөө нэг жинхэнэ допамин ялгарч эхэлдэг. Тэг хүн суралцаад юм бүтээгээд эхлэхээр яг жинхэнэ допамин ялгарч эхэлдэг учраас ийм гоё юу сар байх нэ. За тэгвэл хайр дурлал харилцаа тал дээр юу яа илүү наривчилж үзье. За ямар хүмүүстэй энэ сард илүү цаг хугацааг өнгөрөөхөөр байна вэ гэдгийг нь бол харъя. За ордууд нь бол заавал таарах албагүй. Ерөнхийдөө зөвхөн тэр хүний яг одоогийн энерги нь тэгээ 8 сар тантай уулзрах үеийн энерги нь юм байж болно. Эсвэл бол нар сар мандалтынх нь ордоос гарч ирж болно. Тэгэхээр энэ сард ингээд тантай харилцаатай байх хүмүүс гэвэл арслангийн ордны энерги, хилэнцгийн ордны энерги доошоор гарч иж байна. Тэгэхээр хилэнцгийн ордны энерги доошоор гарч ирж байна гэхээр айгу тийм хүнд амархан итгэдэггүй. Тэгээд жоохон хүнд ингээд өш хонцон санах гад байдаг нэг тийм хүн бол байгаа харагдаж байна. За тэгэд арслангийн ордны энерги бол бас их гарч ирж байна. Тэгэхээр юу вэ? Маш тийм анхаарлын төвдтэй байдаг, маш амбицтай, маш тийм хөгжилтэй, анхаарал татах үз хайр дурлал тал дээр бол их халамжтай, айгуу гоё гал халуун хайрыг өгч чадах үз тийм амбицлэг, материалисттэй материаллаг тий ингээ ирээдүйн төвлөрсөн илүү зориг мөрөөдөл рүү төвлөрсөн ийм хүнтэй хүмүүстэй бас уулзрах магадaltaй. За хилэнцгийн ордны энерги дээр бас нэмж хэлэхэд болохоор айгуу тийм нууцлаг тийм өш хонцон сандаг тийм хүмүүс байсан ч гэсэндээ бас давхар айгуу тийм юу байдаг. Авууштай чанар гэвэл их ийм сүнслэгтэй тийм зүүн совин өндөртэй учраас айгуу гоё юм хүнд зөв зөвлөгөө өгч чадхаар дээрэс нь эмпати чанар өндөртэй учраас хүний бас ингээд айгуу тийм ойлгож хайрлаж чаддаг нэг итгэсэн үндэ бол маш гоё юм гал халуун хайрыг өгч тэг гал халуун гэхээс илүү маш юм ойлгож чаддаг ийм хүмүүс байдаг байхны зя. Тэгвэл энэ хүмүүс нэг хайр дурлал тал дээр гарч ирж байгаа хүн үү эсвэл найз нөхдийн хүрээллийн хүн үү гэдгийг харъя. За хайр дурлал биш найз нөхдийн холбоотой хүмүүсийн энэ арслан болон хилэнцгийн ордны хүмүүс бол найз нөхөд эсвэл гэр бүл ажил төрлийн бас юм юу хамтрагч ч юм уу тийм юм хүмүүс бол байгаа юм байна. За тэгвэл хайр дурлал дээр ямар нэг юм байна уу гэдгийг нь бол харъя. Энэ сард юу хайр дурлал тай учрах уу энэ хайр дурлалын харилцаа үүсэх үү гэдгийг нь харъя.
За байна. За ашгүй Юпитер гарч ирлээ. Тэгэхээр энэ сард бол бас хайр дурлал байна. За хайр дурлал дээр ямар хөө байх вэ? За хайр дурлал дээр бол маш юм бүтээлч байх нэ. Тэгэхээр бол бүтээлч энергиэр дүүрэн байх нэ. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн хүнтэй хайр дурлалын харилцаатай байдаг бол эсвэл бол шинээр хүнтэй танилцах юм бол тэр хүнтэйгээ айгүй гоё юм бүтээлч энерги дүүрэн байх учраас гоё өмнө нь огт ингээ өөр хүмүүстэй туршиж үзэж байгаагүй өмнө нь огт хийж үзэж байгаа зүйлээ хийж үзэх хамтдаа ингээ шин зүйлийг туршиж үзэхтэй гоё юм харилцаагаа айгүй гоё цэцэглүүлэх юм гоё санаанууд их гарч ирэх учраас тий айгүй гоё болзоонуудад явах магадaltaй байна. Болзоо биш гэж ивэл хамтдаа илүү гоё юм хөгжих тий хамтдаа ямар нэгэн зүйл бүтээх, туурвах ийм энерги л бол орж байгаа харагдаж байна. За хүн хоорондын харилцаа дээр бол дахиад нэмэлт хөзөр харъя. Эрхчлөө гэж байна. Stability direction. За үйлдэл хийгээд явхад бол зүгээр байна. Хайртай хүндээ сэтгэлээ илчлүүл зүгээр байна. Ер нь бол ингээд маш юм тодорхой байгаарэ. Хоёр хүн дээр эргэлзээдэж болохгүй. Яг ямар хүн хүсэж байгаа тодорхой мэдээд яг ямар хүн рүү чиглэж байгаа вэ? Тэрлүүгээ шууд тодорхой байгаад үнэнч байгаад маш юм зөрөгтэй байгаарэ. Яг нэг хүн дээрээ тогтож яг нэг хүн рүүгээ ингээд чиглэсэн те яг энэ луужин шиг яг нэг зүг рүүгээ яг чиглээд яг тийшээгээ зөрөгтэй алхам хийж бас болно гэсэн ийм юу бол гарч ирж байна. За тэгвэл юун дээр нэмэлт үзэгтэр бас wild flower гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол жоох юм гоё нээлттэй байгаарэ тэ илүү ийм бас тэ энэ эрхчлөө гэдэг бол бас тэ хүний хувийн орон зай байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн хүнтэй харилцаанд орсон бол тэ найз нөхөдж байсан, хайр дурлалж байсан өөрийнхөө эрхчлөөг нэгт тавих хэрэгтэй. За тэр хүний бас эрхчлөө хүндлэх хэрэгтэй. За дээрэс нь маш юм нээлттэй авах хэрэгтэй. Ерөнхийдөө stability direction энэ хоёр хамт гарч ирсэн учраас ерөнхийдөө илүү нээлттэй зоригтой байх хэрэгтэй. Өөрөө юу хүсэж байгаа тэрийг шууд илэрхийлэх хэрэгтэй. Төрүүлээд үйлдэл хиймээр байвал шууд хийх хэрэгтэй. За гоё санаачлагыг гартаа аваад шин зүйлүүдийг туршиж үзмээр байвал тэрийгээ бас илэрхийлэхэд бол гэмгүй байна. За тэгээд энэ сард бол хайр сэтгэлийн тал дээр тэгвэл Юпитер те энэ сар бол Юпитер гариг бол таныг ивэж байна. Тэгэхээр энэ сар дээр ямар төрлийн хүмүүстэй хайр сэтгэл бас бий болж болох вэ гэдгийг харъя. Хомхын ордны нэр гарч ирж байна. Охины ордны нэр. За ямар хөө төрлийн хүмүүстэй яаж болох вэ? За яг ордон бас нэг талаасаа таарж болно. Нэг талаасаа зүгээр энерги нь таарж болно. За тэгвэл энэ сар дээр хайр дурлалын холбоотой байх хүн нь бол ийм оюунлаг тий айгуу тийм эрх чөлөөтэй яг энэ white flower гарч ирсэн. Яг энэтэй бас ингээ уялдаад тий энэ хүн бол маш юм эрх чөлөөгөө нэгт тавьдаг хүн байх нэ. Бас ийм хайр дурлалын харилцаан дээр юм найзууд шиг бас байж чаддаг айгуу юм хөнгөн хөгжилтэй энерги бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүнтэй харилцахдаа энэ хүний эрх чөлөөг нь нэгт тавих байдлаар маш юм боломжтой харьцахгүй бол жоохон ингээд эрх чөлөөлөө нь халдах те илүү яг юм хардах янз бүрийн зүйлийг бол өөрөөсөө ер нь гаргаад дэмэн шүү. За дээрэс нь жоохон юм шүүмжлэх төрлийн хүн байж магадгүй айгуу тийм цензур өндөртэй те шаардлага өндөртэй те тийм өвсөд идэг хүн байх магадaltaй учраас та те ерөнхийдөө тэр хүнийг бас ингээд нэг юм тэр хүний жигшмээр үйлдэлийг нь бас гаргаж болохгүй шүү. Хажууд нь хамраа ухах ч гэдэм үү. Эсвэл бол хоол лундаа айгу мухаа идчихэд хураахгүй байх ч юм уу тий янз бүрийн тэр ямарваа нэгэн хүний ингээд жигшлийг төрүүлэхээр зүйлийг санаанд ингээд гаргахаас бас жоохон болгоомжлоорой. Ийм хүнтэй бол уучлах нь байна шүү. За тэгээд харилцаанд байгаа бол энэ хүнтэйгээд бас тэгж харьцахаас бас болгоомжлоорой гэж байгаа. За ингээд хайр дурлалын хувь дээр бол тий иймэрхүү хөнгөн хөгжилтэй энергитэй тэгтээ бол жоохон юм цензур өндөртэй тий яг ингээд
хэр баргийн хүнийг тоож харьцдаггүй ч гэдэг юм уу, тийм хүн байх магадлалтай байгаа учраас жоохон болгоомжтой харьцахад бол илүүдэхгүй. Гэхдээ хариуцлагын санаачлагыг гартаа авахд бол бас зүгээр ийм сар болж байгаа юм байна. За тэгээ найз нөхдийн хувьд бол хөнгөн хөгжилтэй бас ийм юунууд энерги бол харагдаж байна. За тэгвэл найз нөхдийн хувьд бол бас давхар найзуудтайгаа хийж үзмээр байдаг зүйл байвал хийж үзээд орж үзмээр газар байгаа бол орж үзээд хамтдаа юм бүтээхийг хүсэж байгаа бол хамтдаа бол ямар нэгэн зүйлийг хийж хөгжих зүйлийн гоё юм зүйл байвал бас санаачлагыг гартаа аваад ингээд явбал бас зүгээр байна. За юу яа. Одоо ингээд одоо энэ хүнтэй ер нь ингээд ирээдүйд яг ямар хөө байхаар байна вэ гэх ч юм уу. Эсвэл бол би ингээд хизээ үйлдэл гарвал зүгээр байна. Эсвэл бол би үйлдэл хийхгүй байвал тэр хүн үйлдэл хийх үү гэх юм уу. Тиймэрхүү нэмэлт асуултуудыг бас асуу хүсчээвэл бас хувийн онцлог хийдэг байгаа. Тэгэд хувийн онцлогоо бол хаягаараа холбогдоод авч болно. Тэгээ үнийн мэдээллийг бол би онцлогынхаа төгсгөлд хэлнэ. Сахиусуудынхаа зөвлөгөөг авъя. Энэ сард ер нь бол нийтээрээ энэ сарын ингээд нийтлэгээрээ сахиусууд нь ер нь юу зөвлөж байна, яавал зүгээр вэ гэдгийг харъя. Immune support. Тэгэхээр энэ сард бол юу байна? 3 төрлийн зөвлөгөө өгсөн байна. За эхний зөвлөгөө бол гоё альва нэг юм гоё хүсэж мөрөөдөө гоё мөрөөдлөөр дүүрэн урам зоригоор дүүрэн байгаарэ. Альва нэгэн зүйлийг хийхдээ энийг заавал би хийх ёстой гэж хийх биш. Гоё юм урам зоригоор хөглөгдөж энийг хийх нь угаасаа намайг аз жаргалтай болгож байгаа гэд яг гоё юм бүтээлч байдлаар тийм урам зоригоор ингэж хөглөгдөж гоё ингээд хийвэл зүгээр байна. Тийм болохоор энэ сард гоё хүсэх мөрөөдөл рүүгээ тэмүүлэх ийм гоё нэрхтэй сар байх учраас нэг нурмгар байгаад унжээгаад ингээд сөрөг зүйлүүд бодоод ах гэхээс илүүтэйгээр хэцүү байдалд орвол өөрийнхөө яг ингэж дурлж байгаа хүсэж байгаа зүйлээ бодоод тэрийг ингээд биелүүлнэ гэдэгтээ итгээд гоё мэтгэл найдвараар дүүрэн байгаарэ гэж зөвлөж байна. За дээрэс нь immune support гэхлээр өөрийнхөө яг тэр дотоод тэр потенциалыг нэг тал дээр бас ингээд хааруул зүгээр байна. Тэгээ таныг бас энэ сар бол юм өсөлт хөгжилтийн сар байна гэсэн. Тэгэхээр өөрийгөө бас юм хөгжүүлэх, өөрийнхөө дотоод тэр хүч чадал, өөрийнхөө тэр дотоод потенциалыг өөрөө ингээд олж мэдэж нээх өөртөө тус болох, өөрөө ганцаараа бас ингээд бас өөртөө ярилцах, өөрийнхөө яг юун дээр ажиллавал зүгээр үү, тэрэн дээр өөрөө гой төлөвлөгөө гаргах энэ зүйлүүд бол их чухал байна. За тэгээд энэ сард бол заавал ингээд нөгөө хувь тавиланд бүх юмаа даатгаад авах гэхээс илүүтэйгээр өөрөө үйлдэл гаргаад, өөрөө санаачлаад, өөрөө ингээд өөрийнхөө хувь тавиланд бий болгох ийм сар юм шүү. Тийм болохоор бусдын гарыг харах ч гэдэм үү, эсвэл бол тэгээд ингээд учрах хүнтэйгээ тэгээд явандаа учрах үстэй гэхээс илүүтэй шууд таалагдж байгаа хүн дээр явж очиод танилцах иймэрхүү гоё юм үйлдэл илүү их гаргасан өөрийнхөө ингээд хувь тавилан өөрөө ингээд чиглүүлээд явах ийм сар юм шүү гэсэн ийм зөвлөгөөнүүд бол гарч ийн. За тэгээд энэ удаагийн маань энэ 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд болвол хүч чадал гэдэг хүзэр бол гол зөвлөж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ сар бол миний хувьд өсөлт хамгийн өндөр өсөлтийн сар байх болноо. За тэгээд энэ сард би хүссэн зүйлээ өөрийнхөө гараар бүтээж өөрөө ингээд өөрийнхөө замыг бий болгоно гэдэг энэ гоё аффирмашнууд бол илээгээд доор комент бичээд үлдээгээрэй. За тэгээд хувийн уншлага авахыг хүсэж байгаа хүмүүс байвал нэг асуултанд 40,000, хоёр асуултанд 70,000, гурван асуултанд 100,000 гэж байгаа. Тэгэхээр хувийн уншлагыг авахаар бол миний хаягууд
Facebook болон Instagram хоёр руу бичээд холбоо бариад ингээд асуултаа бичээд явуулахад бол болно. За тэгээд энэ удаагийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд миний бичлэгийг үргэлж сонсдог хүлээдэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.